Мэдсайхан. За 26 оны төсвийн хүрээний мэдээллийг харж байхад хөдөөжихөн салбарыг 23% өсөлтөд гарсан байна гэсэн юм танилцуулга байна л да. Тэгээ би задрагааг харлаа. Тэгээ хөдөөжихөн сайд байхгүй байна. Хөдөөжихөн салбарын өсөлт гэхээр экспортын бүтцээ аваад үзэхээр өмнө сүүлийн 10 жилийн голлох бүтээгдэхүүн ноолор байсан. Нийт экспортын хөдөөжихөн салбарын 95%-ийг эзэлдэг. Энэ тоо хэмжээ маань хэвээрээ байна. Гэтэл одоо энэ салбар маань 23% өсөлтөд гарлаа гэж байна. Өнөөдрийн байдлаар энэ хүнсний хувьсгал хөтөлбөрийг хэрэгжүүлснээр Монгол улс дотоодын хүнсний хэрэглээг нэг 50% хангадаг байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 85% хангадаг болсон. Үр тариагаа дотоодоос 100 хангадаг асуудлыг дэвшүүлсэн. Цагаал хөтөлбөрийн хүрээнд бид нар арьс шир ноос ноолуурыг ялангуяа тэр дундаа арьс шир ноос дайвар бүтээгдэхүүнийг боловсруулъя. Энэ чиглэлээр хөнгөлөлтөд зээлийг гаргая гэд энэ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлээ явж байгаа. За бодит байдлаар хөдөөжихөн салбар өнөөдөр ургацаа алдчихсан. За үр тарианы асуудлыг бол одоо тэр гурилын импортын хууль руу чихэд өнгөрч болно. Гэхдээ хүнсний ногоо бид нар 85% хангаж ирсэн бол энэ жил бид нар 50% дотоодоос хангах боломжгүй боллоо. Энэ бол бодлогын ялтаа. Тэгээ хаана энэ 23% өсөлт явчихваа эдийн засаг дээр. Ноос арьс шир дайвар бүтээгдэхүүн малын дайвар бүтээгдэхүүн жалгандаа хэвтэж байна. Энийг боловсруулах нэгжүүлэлтэр бий болсон. Цагаал хөтөлбөрийн хүрээнд гарч байгаа зээлийн задрааг үзэхээр өмнө явж исэн ноолуурын эргэлтийн хөнгөлтийн зээл болоо гараа явцсан баг. Тэгэхээр энэ дээр одоо хөдөөжихөн салбарын бодлого маш буруу явж байна. Энэ тооцоол худлаа байна. За би жавхлан сайдаас хүсэлт байгаа нь юу гэхээр зэрэг энэ баруун мөсийн малажхан гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах гэдэг үйлдвэр технологийн паркийг Ховд аймагт байгуулад барьж байгаа. Энэ дээр энэ оны төсөв дээр бас тодорхой төсөв тавигдсан байна. Гэхдээ энийг бүрэн тавьж өгөөч. Он дамжуулаад ингээд тавиад байхаар түрүүн сайдрын өөрсдөө золонгоо ярьж шít. Жил давмжаад явхаар баг бараа амсуулаа явхаар тэрийг дагаад эмчилж үсдэг төсөв төртөг үсдэг ингээд дуустдаггүй ажил байна. Тэгэхээр энэ баг төсвийг бас та нэг шийдээд энэ үйлдвэр технологийн паркыг бид нар эрхчил ашиглалтанд оруулаад энэ 10 талд энэ малчтын маань өмнө тулгараад байгаа энэ арьс шир ноос ноолрын асуудлаа шийдмээр байна. Боловсруулах үйлдвэрүүдэд барих боломжийг бүрдүүлж өгөөч гэж хүсэлт байна. За нөгөө талдаа уучрал сайдаас энэ том банк кабель төслүүдийг хэрэгжүүлээд явахгүй бол одоо нэгэнт бид нар төсөөд хөрөнгө оруулалтын орон зай бага байгааг ойлгож байна. Энэ хөгжлийн банк чир нь яах юм бэ? Энэ нөгөө найдваргүй зээлийн асуудлууд нь юу болж байгаа вэ? Тэгэд улсын төсөв хөрөнгө оруулалтын орон зай бага байна гэдэг тэр боломжийг олгож байгаа хөгжлийн банк маань ингээд ажиллаа хийж чадахгүй бол энэ үндсэн чиглэлд ажиллахгүй бол энэ банк байх шаардлага байгаа юм. Энэ найдваргүй авлагын хэмжээ тэр өмнөх активын өсөлт нэр нь ямар түвшинд байгаа энийг та нэг мэдээлэл өгөөч гэж байна. Тэгээд тодруулъя. За жавхлан сайд хариулъя. За мэдсэн гişүнэг асуултанд хариулъя. Харин тийм ээ, хэрвээ болдог боломж нь байдгүй л бүгдийг бүтэн тавиул явчмаар байгаа юм. За одоо бол ингээд бид төсвийн хязгаарынхаа хэмжээнд, төсвийн өрөөнийхөө хэмжээнд, за сая хэлснээр нэг хөндлөлийнхөө уртныхаа хэмжээнд ингээд оруулаад тавьсан байгаа шүү. Тэр хооштой одоо боломжууд гардаг үл хэдүүлээ арай илүү ахиу тийш тавиад явцгаах нь хаа гэж бодож байна. За уучрал сайд нэмж хариулъя. За хөгжлийн банк их хуралд хөгжлийн банкны хуулиа боловсруулаад өргөн мэдүүлэхэд бэлэн болсон юм билээ. Тэгэхдээ дахин ажиллах хэрэгтэй. За тэгээ импортыг оруулах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээс одоо банк сүүлдээ уулзуур зам сангүйжүүлсээр байгаад буруу замаар будаад хэлсэн. Одоо зээлийн үйлдвэрлэл бараг 2.3 их найд. Хэвийн зээл нь 919, анхаарал хандуулах зээл нь 74 юм байна. Тэгэхээр энэ асуудлуудыг бол одоо чанаргүй зээлүүдийг төлөвлөх тал дээр бол анхаарч байна. Тийм учраас хуулиа өргөн мэдүүлнэ, өөрийн хөрөнгийг нэмэгдүүлнэ. За төрийн өмчт хувьцаат компаниудыг хоорондоо үүссэн өөр авлага байна. Энийг бол нэг талд нь гаргана, ингээ хамтраа шийдвэрлээд явна гэдэг ийм зорилготой бол байгаа. Тэгээ хөгжлийн банкыг бол одоо хуулийг нь оруулж ирнэ гэж хэлье. За Мэдсайхан гишүүн нэмж тодруулъя. За жавхлан сайд энэ үйлдвэр технологийн паркийн асуудал дээр нэг онцгой анхаарч өгч, эх он дуусах тал дээр анхаарч өгөөч гэдэг хүсэлтийг дахин дамаар байна.
Ерөн зүгээр хөдөө аж ахуйн 23% өсөлтөгдгийг та бүхэн маань бас энэ тооцоолоо хийхдээ эргэж хараарай. Би хэлээд байгаа шүү. Тэр ноос экспортын маань өөрөө 95% ноолоор бүрдүүлдэг. Хөдөө аж ахуйн салбарын. Энэ тоо зүгээр л самсан шатал буюу технологийн шатал нэмэгдсэн болохоос биш ямар ч дэвшил гараагүй. Тэгээд 23% өсөлтөд харахаар өнгөрсөн жил цаг уурын таатаа нөхцлөөс болоод мал өсчихсэн. Тэр хуц ухны хийсэн ажил бол одоо инквайр сайдын хийсэн ажил биш шүү дээ. Тэгээд тэрийг 23% өсөлт би мундаг юм ижлэгээд байгаа. Яг одоо талбар дээр нүгөөд очих юм бол энэ салбар бол одоо мундаг болно гэдээ яамаа нүүлгээ явуулсан. Нүүж утсан газараа ургацаа алчихсан. Иймэрхүү байдалтай байж болохгүй. Энэ дээр одоо энэ бодлогын алдаа гарч ийн шүү. Хөдөө аж ахуйн салбар дээр. Энийг засгийн газар онцгой анхаармаар байна. За жавхлан сайд эхлээд хариулъя. Тэгээд нэмж ажлын хэсэг хариулъя. За тэр яг өсөлт хөдөө аж ахуйн яамны бүтцийн өсөлтийнх нь тэр задаргааг судлаач тэр ажлын хэсгээс мэргэжлийн судалгаан дээр үнэлж хариулах нь зөв шүү. Энэ цагаасаад энэ яг тантай зөв нэг талаар санал нийлж байна. Энд тайвшрах өсөлт бол биш юм байгаа юм шиг хөдөө аж ахуйн өсөлт чинь. Яагаад гэхээр бид нар нодлон айхтар хүнд зуд болоод урууц алдаад үндсэндээ 40-30 гаруй хувь унтсан байхгүй салбар нь өөрөө. Тэр суурин дээрээс өссөн өсөлт нь энэ жилийн эдийн засаг дотор өсөлт болж гарч ирж байгаа. А тэрнээс биш энэ жилийн өсөлт нь нодлонгийнхаа нөхөд тэрний өмнөх жил дээр очсон зүйл биш. Тэрэн дээр хүрээгүй байгаа. Тийм. Тэгэхээр тэрийг тайлбарлаж хэлэх хэрэгтэй. За ажлын хэсэг 4 номерын микрофоноос нэмж хариулъя. Инх Монголын эдийн засгийн хөгжлийн гишүүний асуултанд хариулъя. За хөдөө аж ахуйн салбарын өсөлт одоо эхний хагас жилийн байдлаар бол 35% байна. Энэ бол үндэсний статистикийн орноос гаргадаг статистик. 35% өсөхөд бол сая жавхлан сайдын хэлснээр өмнөх 2 жил хөдөө аж ахуйн салбар нэлээд унчихсан байсан. Тэгэхээр тэр бага суурин дээрээс өвлжилт, хаваржилт, харьцангуй таатай байсантай холбоотойгоор зөв бус хоригдол бага байсан, төлөх хүлээ авалт сайн байсантай холбоотойгоор ийм өндөр өсөлт үзүүлээд байгаа. Бидний хувьд бол энэ жил зуншлаг ялангуяа ган ихтэй байгаа учраас энэ өсөлт бага зэрэг саарах төлөвтэй байна. Оны төсөөлөл 23% бол саарах болов гэсэн ийм төсөөлөлтэй. Тэгээд нийт энэ жилийн тухайд бол нийт 5.5% өсөлтийн 2% нь хөдөө аж ахуйн салбараас бүрдүүлж байгаа. Дараа жил бол харьцангуй саарна. Нийт 5.7% өсөлтийн 1 орчим хувь нь хөдөө аж ахуйн салбар. За улсын хурлын гишүүн. За жавхлан сайд нэмж хариулъя. За тэгэхээр энэ хөдөө аж ахуйн салбар дээр нодлонгоос хойш засгийн газар бол нэлээд одоо олон арга хэмжээнд авсан. Хөдөө аж ахуйн салбар одоо уламжлалтын том салбар хамгийн их одоо ажлын байрыг шингээдэг салбар шүү дээ. За энийг одоо сэргээхийн тулд одоо маш олон үндэсний томоохон хөтөлбөрүүдийг одоо бүрэн санхүүжүүлсэн. Нодлонгоос хойш шинэ хоршоо, за одоо хүнсний хувьсгал, цагаан алт, за энэ урамшууллын бүх хөтөлбөрүүд маань одоо тултал явлаа. За ингэсний үр дүнд одоо хөдөө аж ахуйн яамныхын салбарынхын ч одоо тариаланчид малчид бүгдээрээ л хичээсэн. Тэгээ хөдөө аж ахуйн салбарт гарч байгаа энэ сэргэлтийг бас голж болохгүй шүү. Голж болохгүй. Энэ жилийн 5.7% өсөлтөн дотор байгаа ихэнх нь одоо бараг 60% нь энэ хөдөө аж ахуйн салбарын нодлонгоо одоо унсан тэр суурин дээрээс сэргэж байгаа энэ сэргэлтийн үр дүн юм байна. Магадгүй 23 оныхаа тэр өсөлт өсчихсэн тэр хэмжээнд арай хараахан хүрээгүй байгаа. Гэхдээ сэргэж байгаа юу сэргэж байгаа. Энэ сэргэлт бол энэ жилийн эдийн засгийн өсөлтөнд маш одоо эергээр нөлөөлж байгаа гэдгийг бүр тодруулж хэлье.